Хинтээ аймгийн хэмжээнд 460 гаруй сувилагч, их баригч, тусгай мэргэжилтэнгүүд ажиллаж байна. Үүний зэрэгцээ орон нутагт ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт 2024-өөс 2028 онд их баригч, сувилагч нарыг олон улсад туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон заалтуудыг оруулан ажиллаж байна. За олон улсын сувилагчдын эрх ашигыг хамгаалах өдрийг 5 сарын 12-нд жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. За олон улсын баригчдын өдрийг бол 5 сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. За энэхүү өдрийг ухтаад бид нар орон нутагтаа бол нийт 300 гаруй 400 сувилагч, тусгай мэргэжилтийн их баригч нар ажиллаж байгаа үеийн ахмад буурлууд, алдартай гавьяатнуудаа өрн энтэж болохтой өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. За аймгийн хэмжээнд бол 467 гаруй сувилагч, тусгай мэргэжилтийн их баригч нар ажилладаг. За үүнээс бол 19% мэргэжлийн зэрэгтэй. За Монгол улсын зөвлөх зэрэгтэй сувилагч бол 4 байна. Тэргүүлэх зэрэгтэй 19 сувилагч, тусгай мэргэжилтийн их баригч нар ажиллаж байна. За тэгээд доктортой хөгжлийн үзүүлэх баримтлал Монгол улсын дунд хугацааны хөгжлийн бичиг баримт болох алсын хараа 2050-д бол их хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад манай Монгол улсын орны нэгээр бол зорилттой хүрсэн орны нэг болдог. За энэ зорилтод хүрэхэд бол манай Монгол улсын орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үр дүн гэж бид бүхэн үзэж байгаа. За мөн хүний нөөцийг эхжүүлэх, орон нутгатаа хүний нөөцийн хомсдлыг арилгах зорилгоор бол Улаанбаатар хотын мэргэжлийн сувилгын сургуультай хамтраад орон нутагт 20 гаруй сувилагчийг өнгөрсөн оноос эхлээд зөвхөн үр хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Энэ жил бол энэ сургуульд бас амжилттай явагдаж байгаа. Цаашид болон аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт 2024-өөс 28 онд бол ялангуяа эмч мэргэжлүүд үүндээ сувилагч, тусгай мэргэжилтийн их баригч нарын суралцах, олон улсад бас туршлага судлах, мэргэжлээ дээшлүүлэх, бас нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор нэлээд хэд хэдэн заалтуудыг оруулан ажиллаж байгаа. Энэхүү баярт өдрийг тохиолдуулж эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж, хүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эмч, сувилагч нарыг шагнаж урамшууллаа. За баярлалаа. Өнөөдөр бол сувилагч, тусгай мэргэжилтэн их баригч нарын баярын өдрийг тохиолдуулан аймгийн засаг даргын нэрмжит хүндэтгэлийг хүлээж шагнал авсандаа маш их баяртай байна. Би Хинтээ аймгийн Бачрас сумын эрүүл мэндийн төвд тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байгаа. Их баригчаар ажиллаж байгаа. Үүний хажуугаар дархлаажуулалтын ажлыг тасралтгүй бас хийж ирсэн. Их хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, дархлаажуулалтын ажлыг хийх ажилд ажиллаж байна. За өнөөдрийн баярт бол ахмад залуу үеийг холбосон ийм сайхан арга хэмжээ болж байгаа. Үнэхээр талархалтай байна. Ахмад их баригч, гавьяат их баригч, Ичнэ оров, Дунгамаа эгч нартайгаа уулзаж баярыг сайхан өнгөрүүлж байна. За сумын сувилагч, тусгай мэргэжилтнүүд бол эрүүл мэндийн төвд тухайн эмнэлэгт хүн оржтол хамгийн түрүүнд тосож авч бүх анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Цаг наргүй, өдөр шөнөгүй эрүүл мэндийн төлөө зүтгэдэг ийм хүмүүс байгаа. Би 33 жил ажиллаж байна. Тэгэд бүх энд оролцсон нийт сувилагч, бага дунд мэргэжил их баригч нартай баярын мэнд хүргэе. Тамана эмнэлэг нь бол бас үеийн сувилагч нар бүгд л уралдаан тэмцээнд ордог. Тэгээ энэ жил бол манайх тархич хэрэгцрүүд дөргөх баяраар 4-р баярт орлоо. За баярлалаа. Тэгээд манай энэ жижигрүүлэн дөргөх баяраа бол ер нь бол бас хүн амын дунд их түгээмэл болоод байгаа энэ өвчлөл. Ягаад гэвэл социал гэмтэл голцоо бага насны хүүхдүүдэд их тохиодог. Дөгөж хөлд орж байгаа болон бас өөрийн тоглолт наргиж гал гэмтийн бас тийм цэцэрлүүд гардаг. Тэгээд өөрийнхөө хамт олон оролцсон сувилагч та бүхэндээ цаашид нь ажлын өндөр амжилт хүсье. Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан тэмдэглэж, залуу, дунд ахмад гэсэн 3 үеийн сувилагч, их баригч, тусгай мэргэжилтэн болон дасаг тасгийн ахмад сувилагч нар уулзаж аймаг, орон нутгийн удирдлага хүндэтгэн хүлээн авч зохион байгууллаа. Баярт өдрийг тохиолдуулж бид авьяаслаг эрүүл мэндийн салбарынхан урлагийн наадмыг үргэлжлүүлэн зохиосон байна.